Уран баримлч Жамба 1948 онд уг баримлыг бүтээсэн. За энэхүү бүтээл нь Монгол хүн морь хоёроор төлөөлүүлж монголчуудын ахуйн онцлогийг харуулснаар онцлогтой. Баримлын өндөр 1.7 м, өргөн 0.65 м. Эмнэг сургагч баримлыг цагаар Москва хотын Дорн дахны ард түмний урлагийн музейн Алтан сан бот хадгалагддаг байна. За 1958 онд уран баримлч Жамбагийн шавь Даш Дэлэг эмнэг сургагч баримлыг зис хөмөл болгон цутгасан түүхтэй. - 2018 онд эмнэг сургагч баримлыг бүтээсний 70 жилийн тохиох юм.